Зүүмсийн дуу хоолой Сэцэн подкаст цугийн үндэсний мөр нэвтрүүлгийн цоо шинтгэн дугаар инхүү эхэлж байна. За энэхүү нэвтрүүлгийг археологч Өнөр Баяр инхүү миний би хөтлөг хүргэдэг лээ. Ингээд өнөрөөдөө өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За бид өмнөх удаагийн дугаарт бурхан халдууны тухай, за Монголын нууц товчонд дах бурхан халдун, за мөн бурхан халдун хаана байгаа вэ гэсэн сэдвээр өмнөх дугааруудаа явсан байгаа. Энэ удаа бидний сэдв юу вэ? Энэ удаа бидэд бурхан халдун улам нь яг одоо яг яаж тахигдаад байгаа юм. За тэгээд Монгол улсаас энэ бурхан халдуулаа яаж хамгаалаад байгаа юм гэдгээр ерөнхий явах юм. За тэгээд мөн 17 дугаар зууны үед монголчууд яаж тахиж байсан, одоо ямар байгаа сэдвийн хүрээнд ярилцах юм. За тэгээд мөн одоо яг орчин үеийн дахилгыг хийгээд яг гэдэг үр дүнд нь яг юу үсэж байгаа юм. Яг бид нар бол хүндлээд дахиад хайрлаад байгаа ч ард нь юм жоохон өөр юм үсэж байгаа байхгүй юу? Тэр асуудлыг жоохон хөндөх зорилготой байгаа. Аха, за энэ дугаар бол одоо бид хоёрын бурхан халдун гэсэн сэдвийн маань ерөнхий буюу за ер нь нэлээд төгсгөл хэсэг гэж ойлгож байна тийм ээ. За манай бурхан халдун бол маань болохоор Монгол орны 100% хэсэг буюу Хинтээ нурууны төв хэсэгт. За Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сум, Төв аймгийн Мөнгөн морь сумын заг нутагт оршдог. Гэхдээ яг газар зүүн байршлаараа бол Хинтээ аймгийн Өмнөдлөгөр сумтай ордог байгаа юм. За тэгээд бурхан халдун орчим нь болохоор түрүүнд би өмнө дугааруудаар хэлж ирсэн 3 гол их болсон газар гэдэг онон хэрлэн туул гэдэг. За энд болохоор яг бурхан халдун уул маань яг хэрлэн голынхоо нэг их нь болдог. За энэ болохоор яг их болдог богдын гол нь яг хэрлэн голын их болоод нэг том цутгал нь болж өгдөг байхгүй юу? За тэгээд мөн бурхан халдун яг уул маань яг бидний одоо бурхан халдун гэж үзээд байгаа арих маань өөрөө далайн түвшнээс дээш 2360-аас 61 м өндөрт байрладаг. За яг баруун урд орно хормойд нь Хинтээ нуур гэдэг нууртай. Энэ бол цэнгэг өстэй маш тийм тунгалаг нуур байдаг. Намрын үлрэлд очих мөн яг гол нуур хөлдсөний тараачууд үнэхээр яг тунгалаг байдаг. Цас орохын өмнө. За мөн бурхан халдун ууланд маань 3 овоо байдаг. Тэнгэрийн овоо, дунд овоо, бэлийн овоо гэдэг. За энэ яг доор би энэ дараа нь болохоор энэ 3 овоон дээр яг ямар зан үйл идэх бол ерөнхийд нас тайлбарлахыг хичээнэ. За тэгээд мөн байгаль орчны хувьд бурхан халдун улмаар бол үнэхээр одоо хангайн бүс нутгийн үзэсгэлэнт газарт ордог. За байгалийн онцлогийн хувьд бол ар өврөөрөө битүү модтой, хар мод, хошин гой гэд хүмүүсийн сайн мэдэх тийм ургамлын төрөл зүйл байгаа. Ерөнхийдөө хангайн бүс нутаг гэхээр шууд ойлгочдөг. За мөн шинжлэх ухаанлаас бол энэ ургамлын бүтцэд ой хэрийн буюу юм нугуун ургамал олцоо зохиолсон. Тэгээд уулынхаа ингэр мэлээр түрүүнд биелсэн садмаа хар мод хош нургадаг гэд. Яг ороо дээгүүр бол ерөнхийдөө зүцгэн тийм одоо модны төрөл байхгүй. Тахлах шүтлэгтээ яг бүс нутаг нь усны сангийн хамгийн одоо шууд хэлбэл ариун хэсэг. Цэнгэг ариун хэсэг. Тэгээд яагаад энэ шиг ариун хэсэг вэ гэж үзэж байгаа болохоор шалтгаан нь бол номхон далайн мөн хойд мөсөн далайн одоо цэнгэг усны ерөнхийдөө голын тэжээлүүдийн хамгийн ихэнх хэсэг нь яг энэ бүс нутгаас гардаг. Тий. За одоо би яг энд хэлэх юм бол онон гол их гэж ярьчээ. Бурхан халдун бол яг баруун хэсгээс эхэлдэг. Хүмүүс яг онон голыг бол яг бурхан халдууны хойноос их аваад гардаг гэж боддог. Гэхдээ яг онон гол их маань өөрөө 4-5 голоос ихтэй. Энд бол маш олон гол цутгадаг. Яг дурдах юм бол 10 гаруй гол цутгадаг. Энэ голд. За яг онон голын ихнэх юм бол бурхан халдууны хойдолд элхний нур гэж байгаа. За тийм. За элхний нурууны зүүн бэлд байгаа өнгөлжийн гол гэх. Энэ өнгөлжийн давааны дорс их авдаг байхгүй юу? Өнгөлжийн даваа, өнгөлжийн гол, тэгээ даваат гол. За мөн яг газрын зурган дээр нэр нь тодорхой басны гол гэдгийг. Яг энэ 3 гол бол яг нийлээд хойшоо урсаад 3 орчим километр урсаад ононгийн халуун аршин дээр ерөнхийдөө ононгийн гол их болж ирдэг юм. За яг тэр ононгийн халуун аршинаас зүүн тишээ урсаад ерөнхийдөө нэг 50 орчим километр урсгаад ононгийн гол их ерөнхийдөө бүрэлддэг. Энэ хооронд хойдлоос нь 4 гол, урд талаас нь 6 гол орж ирдэг. Тэгээ ингээ ерөнхийдөө 10 гаруй голын их жижиг гол их нийлжээж онон гол ерөнхийдөө үүсгээд цааш нь урсдаг гэсэн үг. За би сая хэлсэн 50 орчим километр урсаад тэгээд яг энэ урсдаг хэсэгтээ нэг том дохой байдаг байхгүй юу? Энэ дохой дээр болохоор зүүн тарсын одоо тарсын нуруу гэж байгаа. Яг энэ тарсын нурууны
зүүн хойд биеэр нь ононгол урагшаар ирдэг. Эндээс урагшаар ирэхээр ерөнхийдөө ононгол нь шууд бочрын цум руу чиглэл явдаг гэсэн үг. Тэгэл яг эндээс бол ононгол бол үүсээд бий болж байна гэсэн усны одоо голын юугаар ярилцах юм бол тийм байна. За дараагийн зүйл нь бол хэрлэн гол. За би ононгол юу дахиад юу нэлчээ. Ононгол нийтдэр Монгол орны газар нутагт яг Монгол хил дотор штэ. Ерөнхийдөө 290 км урсдаг. За Монгол улсынхаа хилээс хаад Оросын холбооны улсын хил рүү оронгуудаа ингэдэ голтой нийлээд цаашаа Шилка мөрөн гээд Шилка гол үсгдэг байхгүй юу? Энэ бол маш том мөрөн. Өргөн нь 200 м хүртэл өргөнтэй. Тийм том гол байхгүй юу? Манай онон гол, хэрлэн гол, сэлэнгийн хажууд л цаашаа урсж байгаа мөрнүүд бол маш том байдаг. Мөн Шилка мөрөн цаашаа урсж байгаад зүүн хойд талаас хэрлэн гол маань дахиад өөр голын нэртэй болж орж ирж байгаад эдгээр маань нийлээд тэгээд номхон талаараа явдаг байхгүй юу? Илүү онон гол дээрээс завин сухад бол номхон тал үзэх бүрэн боломжтой. Миний хараад тэгээд нөгөө би нөгөө газрын зургийн дээр аялдаг болохоор бас хүмүүс тэгж аялах боломжтой байхгүй юу? За дараах нь хэрлэн гол. Хэрлэн гол нь ерөнхийдөө 2 ихээс хүртэнэ. За нэг нь бол манай хэлээд түрүүн хэлсэн богдын гол. Яг бурхан халдуун голын зүүн талаар зүүн хойдлоос урагшаа урсдаг гол байхгүй юу? Нэг богдын гол. Тэгээд нэр нь бол ерөнхийдөө богд эзэн Чингис гээд Чингис хааны нэртэй холбоотой хатгаа маш их өндөр. Гэхдээ яг богдын голын яг нэрийг бол яг наривчлсан судалгаа бол гэдэг нэр нь тийм ээ. Тиймээс яг энэ богд хааны гол молтны холбоог баг. Богд эзэн Чингис юм уу эсвэл дээд хүндэлтэй холбоотой нэршил байгаад байгаа. За тэгээд богдын гол хойдлоос 10 гаруй км урсаад хэрлэн гол цутгана. За хэрлэн гол нь болохоор дахиад зүүн талаас дахиад нэг их орж ирдэг. Энэ нь болохоор яг хойд талын ахын нурууны мөн урд талын манай цагаан тэмээтийн уулын ингээд хоёр том тийм нуруунаас урд хаш ордог жижиг голод байхгүй юу? Тэгээ хэрлэн гол ихэн дээр бас 15 6 гол жижиг гол горих нийлээд хэрлэн голыг үсээ ихэ бүрдүүлдэг. Тийм байна тий. За бурхан халдуун дэлхийн өв бурхан халдуун бол түүний хөрөөсөн тахлагт газар нутгийн хамгаалтын царгаа гэж хэлдэг. Тэнд болохоор нөгөө цэнгэг усны тийм одоо судалгаа хийсэн баггүй юу? Судалгааны явцад бол яг бурхан халдуун орчмын гол нь год амьдэрдэг цэнгэг нөгөө одоо нөгөө яг нөгөө мэрэгжлийн нөгөө яг хэллийг мэдэхгүй байна. Яг тэр нөгөө цэнгэг усанд амьдэрдэг амьтд нь бол маш их. Тэр амьд нөгөө цэнгэг ус амьд ихэх тусмаа тэр гол ус цэнгэг байна гэж үздэг. Яагаад одоо маш их цэнгэг устай учраас маш их амьтан байдгаа гэж хэлдэг шүү дээ. Тэгээ одоо загас жарааха одоо юу гэдгийг усны амьтд бол одоо их байдаг. Яагаад тэгэхээр за бурхан халдууны маань тойрсон одоо энэ олон голууд бол цэнгэг байдгаа л гэж хэлэх гээд байна л та. Яг цэнгэг усны их болж өгдөг. Тийм байна. За тэгээд би дараа нь нэгээр нөгөө аялал жуулчлалын дээр жоохон нэмж ярих баг. Яг энэ бүснүүд бол яг нөгөө тайван байдлыг амар амгалан байдлыг илэрхийлж аялах хамгийн тохиромжтой газар. Тийм биш үү. Тийм ер нь бол. За дараагийн ярих асуудал бол тахилга зан үйл рүү ингээд ороход болох баг. За яг бурхан халдуун уулыг бол Чингис хааны үеэс дахиж ирснийг бол бүгд бол мэдж байгаа баг. За тэгээд Чингис хаанаас хойш Юан улсын Төмөр хааны хүү одоо Гамалаг үед мөн тахилын сүм барьж тагчээсэн гэсэн мэдээлэл байгаа. За тэгээд 17 дугаар зууны үед Өндөргийн зан газар тагчээсэн. За тэгээд 18 дугаар зууны сүүл үеэр одоо Манччин улс үед одоо Монголын нийтээс Манчин хаан руу хүсэл илгээгээд ерөнхийдөө тийм тахилгатай төрийн тахилгатай одоо хан хэдтэй бол яг тагчээя гэсэн тийм зөвшөөрөл өгсөж ерөнхийдөө тахилгын зан үйлийг эхлүүлсэн байгаа. Ер нь уул дахихын зан үйл буюу одоо энэ уулаа одоо ингээ хүндэтгэж дахиж байна шүү дээ. Энэ бол хамгийн анх энэ бурхан халдуун уулын тухай Монголын нууц төвчөнд ер нь анх бичигдсэн байх тий. Ер нь бол Монголд байгаа тахилгын зан үйлтэй холбоотой. Хамгийн ерөнхийдөө яг Монголын эзэнт гүрний юм бол хамгийн ганц судалж үү тий. Тахилгатай бол уулын тахилгын талаарх. За би түрүүн ярьжсэн нөгөө 17 18 дугаар зууны үеийн тахилга гэдэг. За тэгээд яг энэ үеийн тахилгын хэлбэр одоос жоохон өөр. Илүү өндөр ёс тэгчихтэй. Яг тэр нөгөө шууд алтан уургийн ноёдууд шууд тахилгын зан үйлийг хийж байгаа. Мөн нэг сонирхолтой мэдээлэл юм бол тахилгын мэдээлэл дотор манжийн тэр амбнууд байгаад. Тийм үү. Тий. Тэр манжийн амбны байх ёстой тийм гэр хідэн зэрэг мэдээлэл байгаа. Манжийн амбууд төрөөсөн 2 цэнхэр гэр гэдэг. Тэгэхээр энэ тахилгын зан үйлд ерөнхийдөө бас
манчин усын томоохон ноёдод оролцдог Тийм байсан. байна. Бас найр наадмын шинжтэй байсан Ер нь бол одоо би доош яг та дараа нь ярих юм бол тахилгын зан үйл ерөнхийдөө наар бүх барилт нь морь уралт нь яг л бид нар одоо нэг тахилга хийхээр морь уралт овоод гэсэн бас морь уралдуулдаг шүү. Тэр нь уул хангаагаа баярлуулж яах гэсэн үг ерөнхийдөө байгаль аргаж ийн гэсэн нэг хэлбэр байгаа юм. За би түрүүс нөгөө 18 дугаар зууны үед тахилгын зан үйл ер нь хийгдээд манчин хааны зөвшөөрлөөр ч юм уу одоо ямар нэгэн байдлаар тахилгын зан үйлийг монголчууд бол хийж эхэлсэн. Гэхдээ энэ нь бол хуучин тахилга шүү гэдгийг ерөнхийдөө тухайд бас ойлголдог байсан. Хуучин тахилга. Энэ бол хуучин тахилгатай газар эзэн богд Чингис хааны үеэс тагдаг байсан. Бид нар одоо заавал тавих ёстой. Тэгсэн чинь нэг судлаачийн одоо судалгаан дотор нэг ийм зүйл байгаа байхгүй юу? Манчин гүрний тахилгын зан үйл уул овоо тахилга ер нь бол уул овоо гол мөрний тахилга нь Монголын эзэнт гүрний үеийн тахилгын зан үйлтэй нэг ойролцоо. Адилхан бөөмөргөлийн тахилгатай байхгүй юу? За. Тэгээд бөөмөргөлийн тахилгын нэг хэлбэр нь ерөнхийдөө манчин гүрний үед жоохон араа өөр хэлбэрийг болоод манжин үед одоо орж ирээд тэгээд манжин тэр тахилгын зан үйл биднэрт буцаад ороод ирсэн байхгүй юу? Ямар нэгэн байдлаар. Тэр нөгөө хэрэглээ зан үйл нь бол өмнө байсан хүчрхэг улсын соёл нь дараагийн улстай ч юм уу шилжээж ямар нэгэн байдлаар тэгээд нөлөөлөд явжсэн. Тэр нь буцаад нөлөөлөл биднэрт ирсэн гэсэн үг. Тиймээс бол өөр улсын нэг шал өөр соёлыг ч юм уу нэг авсан бол нэг байхгүй байх тухай үедээ. Тэгтээ нөгөө тахилгын зан үйл гэдэг чинь өвөг дэцэн хүндлэх, байгаль дэлхийг хүндлэх харилцааны нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр өөр одоо улсын том хаамж байлаа гэсэн тэр ёс заншлыг дагаад тэр ноёдууд ч гэсэн дагаад хийгээд байгаа байхгүй. Тийм байна. Тэр нэг ер нь бол тахилгын зан үйлтэй одоо тахилгын зан үйлтэй нэг холбоотой. Тахилгын зан үйлийн дэг ёс тэгээд тухайн одоо өв боломжлол нь бол өөр үндэстэн байсан ч ерөнхийдөө тахилгын зан үйл адилхан. Яач нөгөө уул уламжлалт тахилга гэдэг бол тий. За дараа нь юу вэ? 1910-аад оны үед монголчууд нөгөө манжин хэрэгслээс гарахын өмнөхөн хан хэнтэй харих нэг тагсан одоо мэдээ байгаа юм. За хүрээний манж сайд төшөмдөд цоохор гэр 2, цагаан гэр 1, майхан 15. За унах морь 82, ачааны морь 10. За морьтой улааж 39, хомтой тэмээ 2, хүнсний хон 9, тайлгад хэрэглэх зумын хон 25. Тэгээд үхэр гэж байгаа байхгүй юу? Энд чи одоо бүр бичигдээд энэ ингээд одоо нэг архивын баримт үлдсэн мэдээл байхгүй юу? Тэгэнгүүт түрүүнд биелж нөгөө манж төшөмдөд цохор гэр 2, цагаан гэр 1 гэж байгаа. Тийм байна. Тэгэхээр энэ нөгөө тахилгын зан үйл гадны тэр одоо нөгөө том ноёдууд тухайд одоо манай засгийг барьж байгаа л одоо хүмүүс гэсэн үг шүү дээ. Эднэр хүртэл ямар нэгэн байдлаар оролцдог гэсэн үг. Тэгэхээр нөгөө тухайн одоо жишээ алтан ургийн хөвгүүд одоо Сэцэн ханууд, Өшөөд ханууд ханы одоо хошуу ноёдууд ирээд уул уунаа тахилгыг хийсэн ч хажууд нь манчин гүрний ноёдууд амбаа байж байсан. Тэгээ бид нарт хамт нэг найрлаж ингээд уул овоог нь тахилж магадгүй бас тухайн үедээ одоо уул тахилгыг бас өөрсдөө бас тахдаг байсан учраас энийг үл их хүндэтгэлтэй зүйл гэж хүлээж авдаг байсан бах тийм ээ. Яг биднээс хэлбэж байгаа хазаах манчин гүрний одоо хаадууд чинь өөрсдөө уул тахилгын зан үйл хийдэг хүмүүс. Яг адилхан. Тэгэхээр нөгөө энэ соёл бид нар дээр үеэсээ манай үеэс л уламжилж ирсэн. Тэгээд яг анх үүсээд тэгээд бурхны шашин жоохон нөлөө ороод Улаан гүрний бурхны шашин нөлөө орж ирж эхэлж байгаа шүү дээ. Тэгмээ тэр нөлөөл 17-18 дугаар зууны үед илүү нөлөөлөд аль айланд нь манжинд нөлөөлөд энд байгаа монголчууд ч нөлөөлөд тэнгүүд тахилга шүтлгийн нэг хэлбэр л тэнд яваад байгаа гэсэн. Тиймээс л нэг уламжлагдаад өөр ирхэн өөр улсын ноёдууд гээд тэрэнд оролцохгүй гэсэн байхгүй байгаад байгаа юм. Гэхдээ нөгөө би бол тийшээ одоо хариу нэг явуулаад зөв гэж байгаа юм биш. Тухайн үед нөгөө ирэх байсан хүчтэй байсан бол бид нар бол монголчуудын тахилгад оролцоод байгаа юм. Тийм байна. Тиймээс бол нөгөө одоо бол нөгөө гадны хүмүүстэй гэсэн одоо миний ялимж бол тийм үг бол биш шүү. Тэ манай төрийн тахилгад одоо гадны хүмүүс оролцоод бурхан алдууны тэнд очиод бай гэсэн үг биш. Бид нар ч нөгөө босго тэнгэргээд авахгүй хуйлал барих л ёстой ард юм. Яг хөө тухайн цаг үеийн нөхцөл байдал нь тийм байсан гэж хэлэх гээд байна тийм ээ. Тэгэхээр сая нөгөө миний хальт хэлсэн нөгөө өхөр дөрөв одоо шар цай 4000 төш боодол жимс 40 жин арх 80 жин цагаан эдээ одоо 6 шууд 18 хөхөр айр гэдэнсгээд энэ нөгөө
тахилгын зүйл хэрэглэх. Тийм байна. Тахилгын эд зүйл одоо хэрэглэх. Одоо түшээс танаас гарч байгаа цэцаанаас гарч байгаа нөгөө эд зүйлс. Тэнгуүж яг нөгөө хүмүүс дахиад устаа нөгөө тахилгын юмс авчичдаг. Тэгэхээр энэ тахилгын зан үйл нь ямар амар том байсныг харж байна. Тийм байна. Жишээлбэл саяны дурдсан зүйлсээр л одоо яаж тахилга бол ямар их зүйл хэрэглэгддэг, ямар том зан үйл болдог байсан нь бол харагдаж байна тийм ээ. За түрүүнд би хэлсэн нөгөө бурхан халдун ууланд 3 хуваа байдаг гэд. За тийм. Дээд, дунд, доод гэдэг. Дээд овог нь л тэнгэрийн овог нэрлэдэг байхгүй юу? За доод овооны дээр очисон хүмүүс нь бол майхнаа барь. Ингээд буудлана. Буудлаад тухайн дээр тахилгынхаа зан үйл бэлдэх юм бүгдийг бэлдэж эхлэх гэсэн үг. За тэгээд доод овон дээр байгаа хүмүүс ингээд бөөх барилдах. Одоо Монгол бүхөө барилдахтай бэлдэн өмөр барилддаг гэдэг байхгүй юу? Доод овон дээр. Тийм. Доод овон дээр орчууд. Тэгэхээр тэр морийг яаж уралдуулдаг гэсэн нэг одоо би бол сайн мэдэхгүй яг л нөгөө бартаасад ихтэй байхгүй юу? Тухайн тэр газар чинь гэсэн үг шүү дээ. Одоо бид нар яг энэ аймгийн хэрлэн голын хойд ирэх тэр морь уралдахтаа шууд л ингээд чигээрээ баруун шид тавчаад буцаад ирдэг шүү дээ. Тэгэхэд тэр орчинд бол бартаатай сад ихтэй. Ер нь жоох морь уралдах жоох хэцүү газар. Гэхдээ уралддаг байсан. Яг л уралддаг байсан гэж бичсэн болохоор энэ уралдаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яг энэ яг морь уралдаад хин морь уралдуулдаг байсан тухай нарийн судлуулаас гоё л баг. Тийм байна. Цэцэн арц эдийн үед хүртэл тахилганд оролцож байсан юм чинь арц эдийн морь үжил таар. Энэ арц цэцэн ч өөрөө өгн ноёны өмнөх юм баггүй өмнөх тийм алдартай морь ээж байхгүй юу? Тий өөрөө цаймаар шинждэг тийм юм байсан. Тэгэхээр тэр наадамд оролцохдоо морь үжил таар. Хангинтай бол энэ тахилга шүү дээ. За тэгээд дараах нь бол дунд овоо. Дунд овоонд ерөнхийдөө бол тахилгын зан үйлийг хий. Энд л нөгөө идэ бодгоо бүгдийг тавина. Ирсэн гэж нөгөө мах шүсээ бүгдийг тавина. Цагаан идэгээ бүгдийг тавина. За тэгээд бөөлвөл одоо бөөн вэж авах уу? Энд бол 18 дугаар зууны энэ 7 дугаар зууны энэ тахил. 18 дугаар зууны энэ тахилга болохоор бөөмөрглийн тахилгад байхгүй байна. Дандаа нөгөө бурхны шашны тахилга хийгддэг болсон. За. Манайд чинь бурхны шашин ороод ирсэн байсан шүү дээ. Тэгэхээр бурхны шашны тахилга бол шууд хийгдэн. Тэгээд хиймрийн дарцэг хийчихдэг дунд овон дээр. Тэгээд тийм билээ. Тийм үү. Яг ямар одоо шалтгаанаар хийх мэдэхгүй. Гэхдээ одоо дунд овон дээр том тоо байдаг байхгүй юу? Тэр тоо бол нөгөө манч цав тоо гэдэг юм яг нөгөө бурхны шашны сүм эдийн гадар байдаг. Одоо Энтэй аймгийн музейд байдаг шүү дээ том тоо. Яг тэрний шиг тийм том тоо байдаг байхгүй юу? Гэхдээ одоо манай музейн гадаагаас арай жижиг. За тэр тоогонд бол ингээд дүүртэл идэ бодгоо юм. Тэгээ борцгийн цагаад. Тэгээд нөгөө хэдий хэрийн тоо байх уу ер нь бол тэрэнд байгаа идэ шүс бэлхжил байвал маш сайн л тэр жилдээ бол маш сайн байна л гэж үздэг ер нь бол. За ерөнхийдөө бол тахилгын ёслыг өглөө яг нар мандахад эхэлдэг. Одоо ч гэсэн яг өглөө нар мандахад тахилгын зам үйл хийгдэг. Баггүй юу? Тэрнтэй адилхан тухайд ч гэсэн бурхны шашны одоо дэг ёсоор цаг үеийн тэгэхээр зуны дэлгэр цагаар таарж байгаа юу? Хавар намартаа. Хавар намартаа. Жилд 2 удаа тагдаг гэсэн. Энд бол мэдэн дээр одоо сурвалжийн мэдэн дээр байгаа байхгүй юу? За дараагийн одоо тахилгатай холбоотой ярих зүйл бол өнөөдөр тахилга яаж хийж байгаа гэдэг асуудал. За 1995 онд бурхан халдун уулыг гэдэг үндэсний тахилгатай бурхан халдун уулыг үндэсний тахилгад хайрхан болгож. За тэгээд бурхан халдун уулын яг өнөөдөр яаж тахдаг гэдэг асуудал. Ерөнхийдөө өнөөдөр бид нар яаж тагдгийг ямар зүрх үйл зан үйл болоод идэх гэдэг. Тэгтээ нэг жижиг мэдээлэх юм бол бурхан халдун ууланд бөөгийн тахилгын зан үйл хийгддэг. Тэгтээ энэ бол бүр ийд тод биш. Ямар нэгэн байдлаар энэ одоо бөөмөрөлийн одоо холбоодууд байгаа шүү дээ. Бид нар бол ерөнхийдөө ямар нэгэн байдлаар тахилга хийдэг. Тэгээд 95 онд одоо яг улсын тахилга тайрхан болгоод тэгээд тахихыг бол одоо зарлаг гарсан шүү дээ. Тэр үеэс тэгэхээр юу гэсэн үг вэ? Яг бурхны шашнаар одоо ном уншиж ер нь тахих тийм юутай болсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг бол манай нөгөө төрийн юу чинь одоо үндсэн юу шарын шашин одоо буддын шашин гэж явдаг учраас за. За бурхны шашны яг дэг ёсоор ерөнхийдөө бол бурхан алдуулаа ерөнхийдөө тахдаг. За тэгээд бурхан алдууланд тахилга эхлэхэд ингэн Тэнгэрийн тайлгад орцох хүмүүс эртлэн босч одоо доод хөл овоонд хөрөлцөөчдөг. Энэ бол доод овоо гэсэн шүү дээ. Доод овоонд морь уралдаад бүх барилдаад байдаг. Тэр овоонд ирээд мөрөгчд бүгд мөргөл үлдэнэ. Идээд байгаа нэгэд эцэг тодорхой хэмжээгээр доод овоонд өргөнө. За.
За тэгээд 3-д хориод одоо дунд овоороо ерөнхийдөө явна гэсэн үг. Тэгэхдээ нөгөө дахилгын энэ дахилгыг зан үйлийг өмнөх хороо нь бас доод овоонд. Өмнөх хороо нь. Тий, өмнөх хороонуудыг ном урдаг. Жишээ нь өндөр хаан уулыг дахиад өмнөх хороо 7 мөрхөн дахилгыг хийдэг шүү дээ. Ерөнхийдөө тиймэрхүү яг өмнөх хороо нь бол нэг дахилгын зан үйл хийдэг. За тэгээд дунд овоонд очиж шүү дээ. Одоо хүмүүс. За тэгээд дунд овоод очисныхаа дараа бол хан хинтийн сан судрыг уншина. Бүр унших судартай. За тэгээд мөн яг энэ үед ч юм уу одоо энэ үеэр дээд овоонд очиж төрийн дахилга дахиад төрийн тэргүү очиж. За энд бол ерөнхийдөө өөр утга агуулгатай байгаа. За энд бол ерөнхийдөө Монгол улсын бүх зэргийн хар сүлд очиж дахиад нөгөө бурхан алдуу болж нөгөө бүх зэргийн Монголын бүх зэргийн хар сүлдний дахилгатай харах юм баггүй юу? Ерөнхийдөө бүх зэргийн хар сүлдэг хүртэл цуг тагдаг. Дайны хар сүлдэг. Ер нь шууд ойлгоход бол та ер нь хүмүүс бол шууд дайны хар сүлд гэж ойлгож байна. Гэхдээ нөгөө одоо бол яг болсон араа зөөлрүүлж хэлээд бүх зэргийн хар сүлд гэж байхгүй юу? За мөн одоо за дахилгын зан үйлхэд хан хинтээ судраа уншаад одоо энд бол нөгөө одоо манай гандан тэгшний хийдээс бол хамгийн том уншлагтай хүмүүс нь шүү дээ. Одоо би яг нөгөө хин ирж уншсан ч юм хин орж уншдгийг одоо хэлэхээр одоо мэдэхгүй л да. Одоо уучлаарай. Мэдсэн болоор хэлмээр нэрээ. Гэтэ баг эн чинь нөгөө ерөнхийлөгчийн нөгөө зөвлөх яг зөвлөх нь энэ үйлээс зохицуулдаг байна. Тэгээ ерөнхийлөгчийн хамгийн газраас ерөнхийдөө яг энэ үйлээс зохицуулаад гандан тэгшний хийдтэй холбогдоод хаан хинтээ цусгаа хамгаалалтаа тэгээ төрийн цусгаа унсгаатай. Ерөнхийдөө жоохон төрийн том дахилга болохоор яг үндсэн яг нөгөө зохион байгуулалт нь бол ерөнхийлөгчийн одоо хамгийн газраас гарчдаг. Тэгэхээр яг би нөгөө нарийн бүр яг ингээл энэ үед нь ингэдэг, энэ үед нь ингэдгийг бол яг хэлж чадахгүй. Гэхдээ нөгөө одоо бол сошиал хөгжсөн юм чинь зарим нэгэн мэдээлэл олдсон байж байгаа. Яг нөгөө хэн ном уншиж байгаа ч одоо арал хэлж чадахгүй л да. Яг тэр нөгөө жоохон нууцтай ч магадгүй бах тий. Одоо ч энэ жил дахилга хийх жил. Энэ жил дахилгатай жил. 2020 онд Бурхан алдууны дахилга хийгдсэн. 20 оны 10 сард. Тэгэхээр чинь 5 жил нэг удаа төрийн дахилга хийдэг байхгүй юу? Бол энэ жил бол хийх ёстой жил 25 онд. Яг нөгөө төрийн дахилгатаа бол одоо газрууд нэмэгдэх тусам энэ чинь нөгөө жилийн давтамж чинь жоохон уул нь өмнө 4 жилийн удаа байсан. Тэгэхээр нөгөө их болсон чинь нөгөө ойр ойрхон дахих болчоод тэгээ ерөнхийдөө бол хаврын тэргүүн сард тэр тагтаг байсан. Анх энэ хаврын тэргүүн сард дахина гэх. Тэгээ намрын дуун сард дахина гэж. Тэгээ ерөнхийдөө энэ зүйлдээ Бурхан алдууны дахилга ерөнхийдөө дандаа өвлийн эхний сард намрын сүүл сард ч юм уу болдог болчоод. Ерөнхийдөө миний мэдээ 20 оны дахилгач нь 10 сарын сүүлээр болчихсон. Санагдаад байна. За энэ дунд овоон дээр болохоор ерөнхийдөө Бурхан халууны тэнгэрийн дахилгын одоо зан үйл эхэлж гин гэж үзсэн. За энд болохоор гандан тэгшлэн хийд, Балдан бэрийн хийд болон бусад хийдээс хэрэгцсэн одоо лам хөвгөө тий Бурханы шашны одоо лам хөвгөө дэрж одоо юултын хан хинтээ судрыг уншдаг байна. За энэ судрыг уншихад мөн төрийн тэргүүн хамт байна. Эдгээр нөгөө энэ дахилгыг хийсний дараа дээшээ бүгд гарч байгаа байхгүй юу? За энэ зан үйлийг хийхэд ерөнхийдөө бол хүмүүс дунд овооны тэр овоонд зүсгэлэн. Дунд овооны тэр овоо нь бол тэнгэрийн овоо, доод овоохот бол арай тийм илүү гоё сүрдэн. Тийм үү. Нөгөө тогоотой овоо шүү дээ. Тэгээд мөн энэ овоон дээр чинь нөгөө гамаала хунтайжийн барьсан сүмийн төр гэдэг байхгүй юу? За. Тэр илүү онцлогтой. Тийм байна. Ойр орчимд очисон одоо юм сонирхдаг хүмүүс харах юм бол ингээд ваарны харах боломжтой. Бидний өмнөх дугаараар бас энэ талаар ярьсан тий. За тэгээд дараа юу дунд овоон дээр одоо идэ удааныхаа дээжийг бэлхтэл нь өргөөд тэр нөгөө дунд овооны том тоогоо шүү дээ. Тоог одоо ч гэсэн дүүрэгдэх хэвээр байгаа. Өмнө нөгөө 18 17 зууны үед дүүрэгдэг байсан бол одоо ч гэсэн бид нар дүүрэж өргөдөг хэвээр байгаа. Энэ нөгөө дүүрэгчний дараа нэг асуудал үүсдэг. Тэрийг хэлээ дараа нэрээ те. За тэгээ. За тэгээд нөгөө энд болохоор дунд овооныхоо нөгөө хан хинтийн сан судраа уншичаад иргэд тэнд байгаа сүчгтэй бол ерөнхийдөө овоондоо мөрөгчөөд овоогоод гороолж тойрчоод тийшээ тэнгэрийн овоо руу явдаг байгаа. За тэгээд тэнгэрийн овоо нь гарахад илүү хүндрэлтэй. Одоо дээд овоо маань. Дээд овоо шүү дээ. Дээд овоо нь хүндрэлтэй. Зарим үед нөгөө төрийн тэргүүнүүд маань онгоцоор иж бод.
Тийм үү. Ер нь энэ аваануудын маань хоорондын зай нь ер нь ямар вэ? Доод аваа дунд аваа хоёрын хоорондын зай бол нэг тэгтээ шулуун биш шүү. Өгсөд нэг 150-60 м л идэх. Тэгтээ ер нь жоохон бас ядраадаг шүү хүнийг. 160 м алах бол бас ядарна штэ. Уул нь бол яг ингээд хүн харахад бол их ойрхон санагдана. Яг ингээд шулуун татхад бол 160 авахгүй юу? Тэгэнгүүт ингээд алхаад ч юм уу ингээд яг явхад өгсүр. Яг бурхан алдун хайрах нь аялж байгаа юм ч юм уу одоо зүсгэлэхэр очиж байгаа хүмүүс бол яг энэ аваан дээр очих хооронд жоохон хөрх ядардаг. Цаашаа ер нь яах вэ гэж боддог байхгүй юу? Доод аваанаас дээд аваа хүртэл ер нь харагддаг юм уу дээд аваа маань? Харагдахгүй. Харагдахгүй юу? Дунд аваа маань харагдахгүй. Харагдахгүй. Өөх тийм үү. Өвөл очих юм бол би бол ямар ч төсөөлөл одоо ямар ч ганц ч очиж байгаа хүн очиж штэ. Тэгэхээр нөгөө яг анхны цас ч юм эсвэл нэг цас урсны дараа очиод явах юм бол ер нь бол нэг их жавд зүгэн бол очиход би очиж чадахгүй гэж бодож байна. Очих боломжгүй. Ер нь бол одоо доод аваанаасаа дунд аваа руугаа явж чадахгүй юм шиг байна тий. Тэр замыг олж харахгүй байхгүй. Тэр нөгөө сүсгтэй олны дээр гарсан тэр гороолсон замыг олж чадахгүй байхгүй юу? Намар хавар өдр бол үнэхээр дод харагд. Намар бол бүр гоё харагд. Би тэр замаа дагаа явахад тэр шуурч муурах юм бол эсвэл замаасаа жоохон гарахад одоо би эртэл ингээд явхад буцаад ороход зам болох байждаг шүү дээ. Тиймэрхүү газар ахгүй. Тэгээд доод овноос яг дээд овоо хүртэл бол морьтой бол 2 цаг явна. Тийм үү. Тэгээд ингэж өглөө эрт нарнаар юу яд юм биш үү? Одоо тэр чинь бас доод аваан дээр зан үйлхийн нэг хэсэг цаг хугацаа болно. Тэгээд ерөнхийдөө явган гарах юм бол бүр илүү хугацаа зарцуулна. Бас маш их ядарна. Маш их ядархаар юм. Ер нь бол маш их ядарна. Би бол өөрөө нөгөө ажлын шугамар голцоо явдаг гэсэн дандаа морьтой явчихдаг гэсэн. Тийм болохоор явган гарч үзье. Дунд оврол явган гарч ирсэн. Ер нь бол тиймээс дээшэл дандаа морьтой гарч ирсэн. За дунд аваанаас дээд аваа хүртэл маань зайн уу? Тийм. Ер нь нилээн үү? Тэгэл нөгөө доод аваа дунд аваа чинь нэг 100 өсрээд нэг 200 м зайд гэж бодгоор чинь дээд аваа чинь одоо маш холхгүй тэр чинь 1 км. Яг шулуунаар бол километр гарна ч юм уу. Тиймэрхүү зайтай байх. Харин яг бартаага дагаад ингээд өсөө явах юм бол маш хол. Тийм байх тий. Ер нь бол тэгээд нөгөө тэнцэн нөгөө сул чулуутай уулахгүй юу. Тэгээд том чулуу хасаа хаттай юм уулахгүй. Тэгээд нөгөө яг доод хэсэгт бол дунд аваанаас дээшээ өсөж байгаа хувцад бол ингээд гоё гороос мөр зөр байжгаад дээшээ гараад ингээд том чулуу болчихдог. Тэгээд ингээд уйлж явдаг байхгүй болчихно. Бас илүү аюултай болдог. Ингээд үйлээ явахаар нөгөө амар ядардаг. Ингээд зөөлхөн ааж ухаараа биш ингээд нэг ингэж яваал тэгээд дахиад ингэ өксөрөр гэж боддог байхгүй. Тэр өксөр нэг жижигхэн өксөрөшөө нэг 5-аас нэг 4-өөс 5 м-ийн өндөртэй өксөрөд байхгүй юу? Тэр яг тэр чинь нөгөө ингэж явахгүй, ингэж явж байгаад огцом ингэ явдаг. Тэгэхээр хүмүүс жоохон ер нь ядардаг талтай. Начиг тэр одоо бурхан халдууны бараагч харж үзээгүй хүмүүс нөгөө айгаа амархан ингээд доод аваа, дунд аваа, дээд аваа гэдэг. Харин би баг ингээд доод аваанаас ингээд дээшээ харна гэж бодоод тийш дотроо тэгж төсөөлөгдөж шээ. Аз даруул цагаан арлс харна да. Цагаан? Цагаан арлаас би дараа нөгөө бурхан халдуун орох маршрутыг нэг мөчгөө хийдээдэг л те. Тэр яг цагаан арлаас нэг гоё одоо цэлмэг өдөр бурхан халдуун бол яг л зураг шиг харагддаг. Та мужид ороод тэр нөгөө цаана хан дээр ирсэн зураг харж ирсэн. Харсан. Яг тэгж харагддаг байхгүй. Тод харагддаг юм те. За буцаад нөгөө за тэгээ. За өмнөхөр яриагаа. Тэнгэрийн овооноо талхруу орох уу? За тэгээ. За сүсгтэн олон гэдэг тэнгэрийн овоон дээр бүгд гарцгаана. За тэгээ тэнгэрийн овоон нөгөө маш том тахлах гэхгүй эн чинь нөгөө төрийн сүл дамун бүх зэргийн хар сүлтний гэдэг энэ ч нөгөө яг энгийн хүний тахлах биш байхгүй. Энгийн тийм тахлагчлахаар бас тэнд сүсгэлээр очсон бүх хүнд оролцож болтгоо. За одоо нөгөө сүсгтэн олон маань яах дунд овоон дээр дунд овоон дээр л үлдэнэ гэсэн үг байхгүй. Энд бол бүх хүний гарахгүй. Тэнгэрийн овоо. Яг тэр нөгөө дунд овоор гарах замыг төрийн тусгайхан бүгд хаагаад байж байна. За мөн тэнд яг тэнгэрийн овоон дээр л ерөнхийлөгч босоод одоо хүмүүс тэгээ гэдэг төрийн тахлагыг нээгж үзэж болно. За тэгээд бүгд гараад тэнд тахлыг хийх юм бол бас эвгүй юм болох. Нэг тийм гоё харагдахгүй гэж боддог байхгүй юу. Маш олоолаа цогцолцсон. Ер нь бол тэнгэрийн овоон дээр тахлаг хийдгүйсэн гэж ярьдаг юм билээ болно бол. Тэгээ ерөнхийдөө дунд овоон дээр тахлаг хийдэг. Тийм учраас тийм дунд овоон дээр тойр байгаа шалтгаан чинь дээд авраг гардгүй гэсэн утгатай. Тэгэхээр дунд овооны тэр тойрон дээр л тахлагын зан хөлийг буцаж сэргээвэл илүү монголчуудад хэрэгтэй өгч.
бодож байгаа. За өнөхөр нөгөө аялж маялдаг хүмүүс л яг дээгүүр нь яваач маялаа тойрож бож болох. Тийм л яг тэндээ бөөндө цуглаал тахлагын зан үйл. Тэр чинь нөгөө нэг гарч хүмүүс чинь 4 5 цаг болно тийч бийц асуудал гарна. Тэнгэрийн овон дээр бийцээ асуудал гарна шүү дээ. Тэгэхээр ч бас энгийн биологийн хэрэгцээ ч гэсэн тэнд чинь бас ёс зүйд бас жоохон бидэрт онцгой. Тийм болохоор дунд овон дээр тахилгаа хийчихэл бүгд бууга авчдаг болсон. Гоё. Ер нь хизэнээс тэнгэрийн овоог ер нь тагдаг болсон. Тэнгэрийн овон дээр тахилгаа хийдэг болсон юм бол энэ талаарх ер нь мэдээлэл байдаг юм бол. Тэнгэрийн овон дээр бол алтан ургийн хүн гардаг. Энэ одоо яалтчгүй бас Чингис хаантай холбоотой учраас. Тэгэхээр нөгөө өндөр гэгийн зан узар чинь нөгөө тэнгэрийн овон дээр тахилга хийжсэн. Өндөр гэгийн тахилга хийснээс хойш магадгүй тэнгэрийн овны дээр нь тахилга хийдэг болсон баг. Бохолд уулын дээр нь тий. Өндөр гэгийн ч өөрөө нөгөө алтан ургийн хүн болохоор гарах хэрэгтэй. Тэгээд өөрөө нөгөө бурхан шашны өндөр том өмсөн болохоор нөгөө зан үйлээ бол хийчихэж байгаа байхгүй юу. Яг энэний дараа ч юм уу ямар нэгэн байдлаар бурхан шашныханд нөлөөлөд тэнгэрийн овон дээр зан уул хийдэг боломжтой тогтцсон байж байгаа. Яг тэгэхээр тэнгэрийн овон дээр чинь том чулуун овоолго байгаа шүү дээ. Овоо. Тэр овоог чинь энгийн нэг хүн очиж өдөрт нь хийчихгүй 2 3 хийчихгүй маш их хүч хөдөлмөр зарж хийх байхгүй юу. Тэгэхээр яг тэр овоог анх магадгүй одоо тухайн шашны тэр овоог нь бол магадгүй тэр өндөр гэгийн занзуур тахилгын үеэр ч юм уу тэр овоо хийгдсэн байж магадгүй. Тиймээс л одоо тэр овоог тэдэн үед хийсэн 14-р зууны 15-р зууны үед хийсэн ч юм уу яг тийм бас үнийг тооцохч боломжгүй юм байна юу. Тэгээд сүүлд ерөнхийдөө хэлбэр дээр жийтлөө яг нөгөө тэнгэрийн овооны дээр ч нөгөө юм овгорын байдаг шүү дээ. Одоо хүмүүс бол Чингис хааны бонхон мухан гэж ярьдаг. Тэр овгорын дээр чинь тэнгэрийн овооны нөгөө овоомоо нисэн баггүй юу. Тийм. Тэгээд ерөнхийдөө хэлбэр дээр жийтэл болгосон санагдаад байгаа яг овоог яг тэр овоонд нөгөө овгор дээрс нь болгоцсон ер нь бол. Бас магадгүй гэж одоо овоог нь авцсан юм бах та. Тэг ямар учиртай юм бэ? Ерөнхийдөө нөгөө тэр орчмог одоо Чингис хааны одоо биеийн байдаг ч юм уу одоо орчуулгын газар одоо Чингис хааныг орчоосон газар ч юм гэж үзэж болно л доо. Хинч бас тэгж үзэж болох байхгүй юу? Хүмүүсийн бодол биш тэгэхэд шууд нөлөөлөх боломжгүй яг тухайд ямар нэгэн байдлаар тэр үнтэйг санагдаад тухайд өөрийнх нь эрх мэдэл нь байла тий зохицуулах одоо арга нь байсан болохоор надад болгочихоо гэхэд тэгээд өөрийнх нь зарлагаар болгочих жоохгүй юу? Тиймээс бол яг нөгөө өөр нэг болохгүй юмыг бас ийгээгүй. Болно зөвлөдөө яг тэр уулынхаа бүр ороод ирэн байгаа юмыг дахиад жоохон нааш нь болгосон. Асуудал гэдгийг. Бас тэнгэрийн овны дээгүүр юм тамгнууд байгаа. За ямар учиртай тамгнууд? Нөгөө их хаатын тамгууд гэдэг байхгүй. Наран тамга хобилын огцаны тамга, өгөөд огцаны одоо нөгөө дэгрээ тамга гэднэсгээд тулуун сэрээ тамга гэдэг. Сүүлд хийсэн юм уу те? 2000-аад оны үед хийгдсэн тамга юм. Тэрийг болохоор зарим гадны хүмүүс энэ ингээд дороо холдоос бичлэн өшгөдөг харангуудаа энэ нөгөө Чингис хааны оршуулга гэдэг. Жохоо сэвхэн одоо нөгөө нэг жоохон гойцол юм байна. Тэгээ жоохон нөгөө чулуугаар ингээд хийцэн шүү дээ чинь. Тийм болохоор гадны хүмүүс мэдхгүй эсвэл мэдхгүй монголчууд ч юм те. Энэ амар хаад тамга байх ч яагаад ингэж байгаа гэдэг байхгүй. Тэгэхээр яг тэр тамгаж 2000-аад оны үед хийгдсэн. Би одоо яг хүний нэр хийж болох бах те. Ингээд хийгдсэн билээ. Ер нь бол гэтээ одоо тэнгэрийн овоон дээр тийм тамга хийхийг бас зөвшөөрөл авна үсттэй энэ ч одоо төрийн тахлах хайрхны ороо дээр аваачаад тамга хийгээд тавьчихар чинь тий. Энэ нь юу юуха? Бурхан алдан уулын тахлах маглахтай л холбоотой нэг хийх ажлууд баг. Тэгээ нөгөө тухайн орчныг янзлах ч юм уу эсвэл түүхэн байдлыг сэргэх ч юм уу нэг тиймэрхүү үднэс хийсэн баг. Тиймээс бол шууд нэг дуртай нэг нь очиод арайч хийхгүй байхаа тий. За дараагийн нэг зүйл нь бол бурхан алдан уул руу яаж явдаг вэ? Одоо яг мэддэг хүмүүс нь яг мэдж байгаа тий. Мэдхгүй нэгэндээ бас хэлэхэд за яг газар нутгийн хувьд бол Хинтээ аймгийн өмнөд гэр сумын нутагт Баянзүрх багийн нутагт байдаг хгүй бүр. Гэтэ өмнөлгөөсөө бүр баруун хашаа. Бараг хамгийн баруун талын цагт. Харин очиход Мөнгөнмөр талаас Төв аймгийн Мөнгөнмөр талаас очиход илүү амар байдаг. Ер нь тэрэнгүүрээс зам нь гэдэг байхгүй юу? Яг хөө өмнөлгөр талаар замаараа явж болно. Гэхдээ маш олон шаварт суух баг. Гэтэ өмнөд лигрээс очих зам нь жоохон бартаатай юм байна тийм үү? Шаварт юм уу? Шавартсан тий. Тэгээд ер нь бол бартаатай зөв. Мөнгөнмөртөөс явсан ч Мөнгөнмөртөөс орж ирэхээр аль талаас нь орж ирэх юм бэ хайрхныхаа? Багнуураас хойшоо зам Мөнгөнмөрт явах зам Багнуураас хойшоо гардаг байхгүй юу? Яг чанга хойшоо гараад
Хэрлэн голын баруун ирээдүгээр явсараа л Мөнгө мөр цумд очино. За. За Мөнгө мөр цумд очиод Мөнгө мөр цумаас зүү хошоно бас юм тод зам явдаг юм. Тэгтээ бас бартаатай. Яг бороо устай үед бол ер нь бол маш олон гол гарна. Тэгэхээр машин техникийн хувьд бас маш сайн машин байх. Ер нь л бурхан халдуун хүрэх зам их бартаатай л юм байна. Нэг юм хүний бас видео явуулж бурхан халдуун урах замд бартаатай ч нэг тиймэрхүү юм явжсэн санагдаад байгаа юм. За тэгээд Мөнгө мөр цумаас хойшоо 20 гаруй километр яваад за 5 салгааны гүүр гэдэг газар очино. За. Энэ нь болохоор Хэрлэн голын гүүр ихгүй юу? Хэрлэн голыг зүүн тишээ гарах гүүр. Хэрлэн голыг зүүн тишээ гарахгүйгээр бурхан халдуун явахгүй. Тэгэхээр тэр гүүрэн дээр очино. Тийм байна. За тэр гүүрнээс ер нь бол эхлээл дахиад бүр их бартаа. Тийм үү. Тий, яг бурхан тэгээд өмнө дэлгэрээс очих зам нь саяны замаас ч бартаатай юм уу? Бүр их бартаатай. Ер нь л бартаатай байна да. За тэгээд 100-ны үйлрэл энэ төр бол өмнө дэлгэрээс бүр хордохч боломж байхгүй. Ер нь бол маш хэцүү. Тэр нөгөө Тэнүүний голын зүүн урдлаас орж ирдэг байхгүй юу? Тэр маш том ам байдаг. Тэнүүний голын яг зүүн урдлаас орж ирдэг том. Тэр ам бол ерөөдөө яг үндсэн замтай ч тэр зам нь ямар ч юм явах боломжгүй. Хоёр талаасаа битүү ус орж ирдэг. Тэгээд намхтай. Тэр ингээд өмнө дэлгэр явах зам. Намар жоохон оройхон ч юм уу өвөл бол явж болно. Цаг үеэл их сайн олох хэрэгтэй юм байна. За 5 салгааны гүүрэн дээр ирчээд тэнд Мөнгө мөр цумын пост нь мөнгөө тушаачаад хэдэн төгрөг тушаах вэ? Чин 3000 л 5000 л. За. Гайгүй. Энэ тэгтээ бурхан халдуун одоо явхад ил дахиад мөнгөтэй болж магадгүй. Удахгүй. Чи нэг дэлхийн үеийн газар гэж соёлын үеийн чиглэлээр хамгаалж байгаа газар аахгүй. Одоо бол соёлын үеийн чиглэлээр хамгаалж байгаа хамгаалалт нь улам нэмэгдээл байгаа. Улам цөвлөлдөө. Нэг бодлын хүмүүс чинь хамгаалаад мөнгө аваад байгаа дургу болдог. Магадгүй нэг хамгаалаад тэр хамгаалтынхаа зарлаар ч ямар нэг мэлээр бурхан халдвар ч юм яхаа хамгаалтад юм хийгээд ихлүүл бүр илүүл хэрэгтэй ч магадгүй. Тийм би бас тэгж. Тэгэхээр нөгөө бурхан халдвар явахад нэг машинд энэ юу аахгүй нөгөө анх бурхан халдвар ороход ерөнхийдөө юм тэр бүсэд орно штэ. Одоо бурхан халдвар гэдэг тодорхой нэг бүстэй байгаа байхгүй юу? Тэр газар нутг нь тэр бүсэд ороход ямар нэгэн байдлаар одоо бид тасалбарыг аваад тасалбараа өгөө тасалбарыг авахгүй юу мөнгөөр энэ тасалбар одоо ч хэрэгж байгаа хэд байх вэ гэдэг. Бурхан халдуун орох одоо тасалбар хэд байх вэ гэдэг. Үн цэнтэй байх уу? Үн цэнгүй байх. Одоо нэг 5-3000 төгрөг байх. Нэг машинаас шүү дээ. Үнээс биш. Тэгэнгүүт нэг машины тасалбарыг одоо хэд болох вэ гэдэг асуудал яригдтал байгаа. Тэгээд энэ маш олон асуудлын дундаас л шийдэгдэх баха л да. Гэхдээ энэ нөгөө тасалбартай болчихвол маш их амар харах хяналт нь илүү нэмэгдэх бах, бүртгэлийг хийгээд байвал эрх зүйн орчин үүссэн ч бас болохгүй л байгаа. Гэхдээ улс хамгаалах ерөнхий ингээ шугамаа тавьсан ч яг бүр ингээ тултал нь хамгаалж чадахгүй л байгаа. Тэнд чинь нөгөө маш олон хүн байж хамгаалах болно. Өдөр шөнөгүй одоо 24 одоо чинь ингээ харалтаа гадар чинь 24 48 гардаг шүү дээ. Яг тэрэн шиг тийм нөгөө хамгаалах боломжгүй. Бурхаалт бүх талаас нь орж байгаа боломжтой шүү дээ. Мартын бол бүр хаансан ч орно. Тэгэхээр нөгөө бурхан халдуун руу ороход яг аялагчтай нь олох хэцүүчтэй. Тийм шүү дээ. Яг хэн аялж байгаа юм. Тэгээд яг бурхан халдууны айл орох гэж байгаа юм. Тэр энэ мэдээллүүдийг аваад тэр тасалбарыг энэ чухал зүйл шүү гэдгийг тэр хүнд ойлгуулах нь. Бас нэг төрлийн баг улс руу нэвтэрж байгаа юм шиг болгочих хэрэгтэй юм шүү тий. Нэг талаараа ер нь. Тэгээд нэг амар юм энэ байгалийн бэлэг. Бурхан халдуу болж нэг хуштай. Хуш моттой. Самрны үеэр өстой гоё юм бол. Маш их самарч. За наад чи өстой хэцүү асуудал байдаг гэсэн юм. Тэгээ энэ нөгөө Мөнгө мөр тэгээд Төв аймгаас Энтэй аймгаас нөгөө хушны зөвшөөрөл өгчдөг. Би яагаад ингэ мэдээд нэр бич нөгөө бурхан халдууныхаа хамгааллын захиргаанд байсан болохгүй юу. Тэгээ ерөнхийдөө энэ модтой холбоотой асуудал ч юм уу те хуш самбартай холбоотой асуудлыг мэддэг. Тэгээд эдгэрт нөгөө улсаас ингээд хушны зөвшөөрөл өгчдөг юм бэл. Тэгээд зөвшөөрөл өгөө. Цаанасаа юм хэмжээ өгч одоо 10 тонн 20 тонн ч юм уу. Замууд бол хэдэнгүй бичдэг юм те. Ингээ өгчдөг юм бэлээ. Яагаад ч мэдэхгүй энэ тэгээд энийг өгөөд л байдаг. Ямар тийм болиул гарга байдгүй гэд нөгөө яг ингээд
тухайн байгаль орчныг одоо байгууллагаар нь очих энэ нэг яг болиулах арга зүй байхгүй юм шиг. Тэгээ бид нэр ингээд дээрээс ингэждэг гээд. Тэгэхээр амар сонирхолтой байхгүй. Тэр дээрээс нэг чинь дээр нь хэн байх хэвтэй. Тэр чинь нөгөө одоо тэрний дээр чинь хэн одоо байгаль орчны сайд нь байх хэвтэй өмсөл тэрнээс дахиад өөр хүн байх хэвтэй. Засгийн газрын тэргүүн байх юм уу? Засгийн газрын тэргүүн нөгөө сайдад удаад энд яагаад ийм улсын цэцгийн хамгаалалтын газар ч юм уу ингээ модны хэмжээ юм их байгаа. Үнэхээр нөгөө унцсан мод зодыг авах бол болох байхгүй. Тэгмээд одоо модны зөвшөөрлөд орж байна. Самарнууд орж байна. Тэгээд яг миний мэдхийн 20 21 онд самар үнэхээр их байсан байхгүй юу? Тэгээд тухайн нөгөө Бурхаалдуулаа орчмоор ажиллаж явах үед хараад яг монголчуудын маань жоохон одоо төсөв одоо нийгмийн одоо амьдралын баталгаан амжиргааны төвшин жоохон хэцүү байгаад болохоор хүмүүс хийхээс сонголт байхгүй. Маш их хүн гардаг штеп. Бурхаалдуулаас ингээд буугаад явж хахад ингээд цовоолд өчгөрөө өнгөл өсөө явж байгаа юм шиг. Тэр хүмүүс нөгөө бүр ингээд амар тэндээс маш их алтайгаад байгаа биш. Тэгээ үнэхээр нөгөө ажил мөнгө олохын тулд явж байгаа болохоор амьдралаа тэжээгийн тулд явж байгаа болохоор тэр яваад байгаа. Үнэхээр нөгөө бид нар болж байгаад болоод байвал нэг самранж яваа тийм хэвчээж хийхгүй шүү дээ. Яг дээрээс нь тэр бартаатай замыг туулаад тий. Тэгээ самранж явах өөр тийм амар ажил биш. Бас. Үнэхээр хэцүү ажил. Би нөгөө тэр самранд байсан хүмүүс төр очиод харж исэн л да. Тэр бол нэг тийм амар ажил биш. Багш нар явж байгаа юм. Өвөл жилийн амралтаар. За тэгээд оюутнууд явж байгаа юм. За тэгээд өөр төрийн албагч тэр чөлөө аваад ажилласаа чөлөө аваад тэр яваад байгаа байхгүй. Тэгээд миний юуны мэдхийн ширээтэй байсан л өмнөх чөлөө 6 багш нийлээд гэр бүлээрээ штэ бүр самранд явж байгаа. Нэг бодлын ингээд мөнгө олол манд үг нэг хэлэгч нөхөө талаар нөгөө сая багш нарын цалин байлинг асуудал ярьлаа штэ. Яг энтэй холбоотой зүйл байгаа. Гэтэ зүгээр ер нь бол хушнаас одоо самарны зөвшөөрөл, хушны зөвшөөрлийг бол болиулна гэдэг бол өөрөө хэцүү байх л та. Гэтэ үүнийг зүгээр нөгөө тусгай хамгаалалттай гэдгээр нь зүгээр одоо тэндээс эндээс болохгүй гэдэг тийм байж болдгоо юм бах та тий. Тусгай хамгаалалтын газар ч гэсэн хушин зөвшөөрөл өгдөг. Сонио. Харин энэ нь сонирн байх. Би бас нөгөө улсын тусгай хамгаалалт болох ингээл бүх хүнийг орохыг хориглоод ч юм уу ямар ч сан ан ихийг бол хориглох юм мэдээд байгаа. Тэгж бодоод байдаг шүү дээ. Ан ихийг хориглодог тий мод авахыг хориглодог. Мод бэлтгэхийг хориглоно. Тий мод уул уурхаа хориглоно тий. Тэгсэн чинь ингээд хошиж фирчдэг. Хошны нөгөө байгалийн нөгөө босоос хэрэгдэг баялаг гэж үзээд. Тэгтээ нөгөө яг орчинд нь очиод үзэх юм бол тэнд байгаль орчин ямар амар эвдэгж байгаа гэж мэддэг. Дээрээс нь энэ бол одоо Монголын одоо Монгол түмний дээдчүүдийн бурхан халдан уул гэдгийг бол одоо бид бас арай илүү одоо харж үзэх ёстой байх л та. Одоо бол энэ жил самарны гарц энэ төр их байна эднэр гэж яриадсан. Тэгээд Хэрлэн баяа олоолонд ямарчсан жил цэнгэр мандлаас хүмүүс самар төгс гэдэг байгаа байхгүй. Бурхаалдан уул энэ жил бол хэр байгааг би мэдэхгүй. Яг нөгөө тохон бус нутагт ажиллахгүй бас хоол байгаа болохоор мэдээл байхгүй байхгүй юу. Тэгээд самарчдын хувьд бол буруу гарах байхгүй. Ер нь тэгээд тэртээ зүгөө самраа тэжнээ самар түүгдсэн зөвшөөрөл өгч байгаа юм. Тэрийг компани хувийн зөвшөөрөл аваад түүг. Тэгэнгүүт тэнд хохирж байгаа нэг юм нь байгаль орчин болчиход байгаа. Уул маань байгаа дээ шүү дээ тий. Одоо бурхан халдан уулын ойр орчмын байгаль мод унгаадаг. Яагаад мод унгааж ийм нэхэр тэнч чи нөгөө шавар өвөл байсан ч шаваргатай гэдэг хэвгүй юу. Ингээл газар төмрөөл шууд шавар суучихдаг байхгүй юу. Өөртөө зам гаргаж чинь тий. Тэр чинь уул руу гарахын тулд ямар замгуулаар зам гаргаж явдаг. Том машинууд. Одоо зил 130 тий. Бидний мэдэх нэг орос техникүүд байгаа шүү дээ. Зил 130 одоо аавын чэйч гэдэг КАМАЗ зэрэг ингээд дандаа том машин дандаа гардаг. За тэгээд тэр машинууд энд суухаараа одоо өөрсдөө татдаг лепот гэдэг тэрнгүүрээ модонд үйж байгаа татдаг. Тэр нь ургаан мод واخгүй юу. Тэгээд мөн маш олон хүн самран түүхтэй тэнд амьдардаг. Тэд нар гал төлж байгаа. Удаан хугацаагаар тэд нар одоо ямар нэгэн байдлаар хог үүсгэж байгаа. За ямар нэгэн байдлаар тэд нар юм идэж байгаа. Тэнд ан хийгээд байна. Мэдэх боломжгүй бид нар тэнд маш олон байхгүй мэдэх боломжгүй. Тэгээд за яг хуу нэг галаар гарч байгаа 10 хүн байлаа гэж үтэй. Одоо хэр хэмжээний мах авч явах вэ? 20 хоноход
Хүнс дуслаа. Буцаад залгуул хүнсээ захихад өртөх нь маш өндөр байхгүй юу? Тэр хооронд явж байгаа 69 нүдэд захна. Эсвэл тэр 53 30 31 цагт 30 цагт байхгүй юу? Тэгэхээр нөгөө тэрний оронд илүү ойрхон байгаа ч юм ханган шиг өртөх магадлал өндөртэй. За ямар нэгэн байдлаар тэнд хог гараад хог гарч байгаа. За тэгээд дагалдах өөр зүйлсүүд зөндөө байгаа тэнд. Тэгээ хамгийн их хөөрж байгаа нь байгаль орчин өөрөө л болоод байгаа юм. Тэндээс бол хүмүүс л мөнгө олоод авчиж байгаа юм. Тэнд машин хүмүүсийг зөөж байгаа машин мөнгө олж байгаа юм. Самранд явж байгаа түрээсээр ажиллаж байгаас мөнгө олж байгаа юм. Самрын компаниуд мөнгө олж байгаа юм. Улс өөрөө мөнгө олчж байгаа юм. Тэгвэл хадгалт хамгаалтан дээр ямар ч мөнгө байхгүй. Одоо би мэдчихээн л та энэ улсын тусгай хамгаалттай хан хинтээ хамгаалтын захиргаа. Улсын тусгай хамгаалт газар байхгүй юу? Эдний хамгаалан тэр орчмыг мөн мөнгө мөрцөн мөрөө хамгаална. Батчрын сум өмнө дэлгэр сум энэ төр өөрсдөө хамгаалдаг байхгүй юу? Тухайн газар нутгаа. Яг тэр эднэр дээр нэг самрын зөвшөөрөл өгчдөг. Тэгээ самран дээрээс сум орон нутаг тодорхой хэмжээгээр бас орлого хорно. Тэнгүүд зөвлөлд хамгаалтан дээр нь юу гэж нэхэр. За би нэг жишээ хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэвэдэж чи нөгөө судалгааны ажлаар явна тэр явж нөгөө самарч төвлөсөн хог мог хэр их байна. Тэ бурхан алдуул ойрчмэр хогийг хэр их үлдээж байна гэдэг асуудлууд яригдана. Гол горх ихэр бохирдуулж байна. Уул урхаа байгаад нөө байхгүй нөө гэдэг асуудлууд яригдж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт миний мэдхийн нөгөө гэлгар ут штэ. Одоо нөгөө нэг хэдэн зуун жил болж ээж байхгүй болдог гэх. Нөгөө тамхины шиг гэлгар ут ярьж байна. Тэгэнгүүт самарчд нөгөө том гэлгар уутаар өөрийнхөө өөрсдөө нөгөө тэндээ сууцаа ичдэг байхгүй юу? Салхи нэвтрэхгүй дулаахан тийм газар л байхгүй. Тэнгүүд тэр хог навшаа ихэнх нь авч явдаг. Тэгэл үлдээчдэг. За тэгээд бид нэг судалгааны ажлаар явж байгаа болохоор нөгөө тэр хогнуудыг бүгдийг авах ямар ч боломж байхгүй. Тэр чинь нөгөө маш том тийм уутнууд дотор нь өөр хог хийцэн. Тэгээ ямар сандал бөөгнүүлээд дээрээс нь мод хаях ч юм нэг тиймэрхүү байдлаар л орхино. За тэгээд яг тэрийг цэвэрлэх ажлыг зохион байгуулах хэрэггээд бас чиглэл бол бурхан алд амгалын захиргаа хан техник бол ингэж үлдсэн. Яг тэр нөгөө хагийн техник чинь бас яг тэр орчин байгаль орчин талаас нь хог орчмоос байнга цэвэрлэдэг. Бид нөгөө дахилга хийдэг гэсэн шүү дээ. Дахилгын дараа төрийн дахилгын дараа болон цагаан сарын дараа жоохон хог навшиг үлддэг. За тэрийг бол одоо бол харин энэ хангалтын улсын цогц хамгаалтын захиргаа бурхан алдун бол хамгаалтын захиргаа хоёр миний мэдхийн сүүлийн 2-3 жил бол бас хогийг сайн цэвэрлэж байгаа. Миний л мэдхийн харин бусад үе цэвэрлдэг үгүй гэдэггүй. Гэхдээ цэвэрлдэг. Ямар нэгэн яг нэг миний цуг ажиллаж исэн дүүнөр ах нар тэнд байдаг байхгүй. Тэд нар бол тийш нэ явж гэн нөгөө цэвэрлэгийн ажиллаж явж нэхэд байнга сайн уу гэд мэдлэх хооронд хэлдэг болохоор ямар ч юм бол тэнд бол хог навшаал бурхан алдууны яг ойрчмогоо бидний хийсэн хогнод бол татагтаад байгаа. Харин нөгөө хэлээд байгаа самар ч юм уу мод ч юм уу тэгээ өөр нэгэн байдлаар байгаад хэмжээний хогнод бол тэнд байсаар л байгаа. Магадгүй нөгөө дэлхийн үд бүртгэхэд тийм ч хог навшгүй байх хэрэгтэй тий онгон тагч нараа байх хэрэгтэй гэдэг. Тэгээд бид нар чинь самар ургасан жиш авчаал. Онгон тагч байдал алдагдуулчаал. Нөгөө самартай жил ан амт мөртөл маш бага байсан шүү дээ. Нэг үргээд өөр жиш авчдаг. Одоо энэ сэлэнгээс ахгуулаад одоо энэ Бачрын хойшоо хүртэл ерөнхийдөө энэ хинтийн нурууны нэгсгээс зэрлэг амтд бол маш багас самартай жил. Одоо нэг хүмүүсийн хөлөөс удаачдаг. Тийм ба шүү дээ. За тэгээд давхар нэг юм би нэг хийдсэн нөгөө ан аваа хийгээд байх боломж ихтэй. За тэгэхэд бурхан алдун уулыг ерөнхийдөө хамгаалж байгаа эрх зүйн баримтын талаар жоохон хэлж өгвөл 1992 онд 12,000 км² талбайтай хамгаалтын бүс онцгой хамгаалтын бүс тогтоогоод хан хинтийн улсын хамгаалалт авсан байдаг. Яг одоо бидний бурхан алдун уул маань тэр хамгаалтанд орсон байхгүй юу? За тэгээд 1995 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлагаар төрийн дахилгад уул болсон байгаа юм. За тэгээд 2013 оны 364 тогтоолоор нөгөө төрийн дахилгад Монгол улсын бүх зэргийн хар судлалын дахилгад бурхан алдун хайрхныг одоо үндэсний бархалд хайрханаар өргөмжилсөн. Ингээд одоо бурхан алдун хайрхан чинь төрийн дахилгад үндэсний бархалд бахархалд дэлхийн бурхан алдун уул гэж боддог байхгүй юу? Маш их цолгон шинтэй. Тийм байна. Ерөнхийдөө маш том авраг бүх шиг санагддаг. Би хэлэхэд бол тийм байна. Тэгж санагдаж байна. За тэгээд 2015 онд дэлхийн өвийн хорооны 39 дугаар чуулганаар
Монгол улсаас нэр дэвшүүлсэн Бурхан халдван уул түүнийг хүрээсэн тахлах газар нутгийг хүнд төрөлхтний хамгаалтад авах ёстой соёлын өв гэж үзэн дэлхийн үеийн жагсаалтад бүртгэсэн байдаг. Одоо юуныг бол одоо дан монголчууд биш одоо дэлхийн хүн ам тэр чигтээ энэ уулыг одоо хамгаалах ёстой гэж одоо дэлхийн өвд бүртгэсэн байх нэ. За энэ нөгөө шалгуур нь болохоор 10 шалгууртай байдаг байхгүй юу? 10 шалгуурны 2 шалгуурыг Бурхан халдван уул хангасан. Энэ нь болохоор C4, C6 гэдэг 2 шалгуур байгаа байхгүй юу? За тэгээд энэ 2 шалгуур нь нөгөө түүхэн үйл явдлын гэрч болсон байх ёстой. Мөн түүхэн хүний амьдрал үйл одоо амьдрал холбоотой. Тийм одоо соёлын дурсгал, тийм дурсгал байх ёстой гэж үзсэн. За тэр нь бол яалтч нөгөө Чингис хааны шууд түүхэнд холбогдож байгаа. Болохоор одоо ингээд дэлхийн өвд бүртгэсэн. За тэгээд энэ дэлхийн өвд бүртгэх явцад бол маш олон асуудал болсон тухайд. Бурхан халдван уул маань өөр нэртэй байсан. Хан гинтэй уул гэдэг дэлхийн үеийн одоо хорооноос энэ чинь хан гинтэй уул шүү дээ. Бурхан халдван биш шүү дээ гэсэн. Тэгээд эрдэмтдийн судалгааг тайлбарлаад бид нар бол ерөнхийдөө тайлбарлаад ч энэ чинь хан гинтэй уул шүү. Яг бурхан халдван гэдэг юм байл гэсэн асуултыг тавиад. За тэгээд хан гинтэй уулын маань бурхан халдван уул болох. Тийм. Газрын зурган дээр хан гинтэй уул яваад байгаа байхгүй юу? Тэнгүүд бурхан халдван. Одоо та газрын зураг харах юм бол бурхан халдван уул болсон байгаа. Бурхан халдван болох юм шиг гэдэг. Газрын зурган дээр хүртэл өөрчилсөн байх нь шүү. Өөрчилсөн. За тэгээд 2018 онд дэлхийн үеийн хороо юм чиглэл өгдөг байхгүй юу? Энэ соёлын өвийн газар хамгаалаарай гэдэг. Тэнгүүд заавал хамгаалтын захиргаа байгуулах хэрэгтэй болчдөг. Улс өөрөө. За тэгэнгүүт тухайн жил бас нэг Монгол алтан хадны зурагч нь дэлхийн өвд бүртгэгдсэн байхгүй юу? Тэгсэн тий. Тэгээд 18 онд Монгол Улсын засгийн газраас нөгөө дэлхийн өвийн хамгаалтын захиргааны хоёр байгуулах тушаал гаргаад нэг нь бурхан халдван уулыг болохоор хан хинт усын цусгаал хамгаалалтаа газар ерөнхийдөө хариуцсан. Нөгөөх нь болохоор Монгол алтын усын цусгаалт хамгаалалт. Хоёр цусгаал хамгаалалт төгссөн байхгүй юу? Ингээ байж байгаад 2 жилийн дараа ер нь 2020 онд бурхан халдван уулд хүний хүрээсний тахлах газар нутгийн хамгаалалтын захиргаа тусдаа бий дааж гарч ирээд мөн Монгол алтаа бас тусдаа захиргаатай. Тийм байх нь. Соёлын өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм хамгаалтын захиргаа ерөнхийдөө бий болсон гэж үзэж болно. За тэгээд дараагийн илүүгээ ярих аялал жуулчлалын талаар жоо ярих уу? За тэгээ. Мөнгөн морьтоос бурхан халдван хүрэх зам 80 гаруй километр. За энэ зам бол маш хол, маш их бартаатай, бас маш их сонирхолтой. Алхам бүр одоо хүнд баг мэдээлэл өгөх тийм боломжтой газар байхгүй юу? Одоо би бол ингээ хүнтэй ярилцаач бурхан халдван явахд бол ингээд ам уур байхгүй. Олон юм яриад явах байх. Гэхдээ аялал жуулчлал бол маш өндрөгдсөн газрууд нэг гэж хэлж болно. Гэхдээ нөгөө яг нөгөө буудалтай ч юм уу те нөгөө одоо орчин үеийн ч юм уу тийм биш. Яг нөгөө монголчууд зорьдог газруудын хамгийн том хэсэг. Яг л нөгөө эрэгтэй хүн бол ерөөд уул овоонд гардаг. Тэгээд монгол хүн эрэгтэй хүн бол бурхан халдван овоонд гарахыг ерөөд айлгал бүгд боддог монгол ирэн гэж байхгүй байх. За тэгээд бурхан халдван уул гарахад хамгийн чухал нэг зүйл бол Босго тэнгэрийн даваа. Босго тэнгэрийн даваан дээр ч нөгөө зарлагтай газар. Босго тэнгэрийн даваанаас харийн хүн нүгэлтэн тэгэд эмхтэн хүнийг гаргаж болохгүй гэсэн тийм. Одоо зарлагтай. Тэндээс хойш эмхтэн гарч болохгүй бурхан халдван дээр ингээд тахлын зан үлийг хийгээд одоо эр нөхрөөдөө ч юм уу одоо тэр тахлаж явсан хүмүүсийг хүлээгээд өчнө. За мөн цагаан арал гэдэг газар байгаа. Гэхдээ Босго тэнгэрээс наашаа шүү. Цагаан арал гэдэг газар дээрээс тэр орчмоос бурхан халдван уулыг тагтдаг байсан. Мэдээлэл байгаа. Гэхдээ яг цагаан арлаас тагчилаа гэсэн бол юм байхгүй. Үүд модноос гэдэг. Ерөнхийдөө нэг юм хоёр модны хооронд гиз өнжүүлээд эсхийг өнжүүлчихдэг. Эсхийгээр хаачдаг. Эсхийгээр хаачдаг байхгүй. Тэгээд эсхийгээр хагаад эсхийнийхээ наад талд нь үүд байж байгаад ерөнхийдөө бурхан халдван уулынхаа харагдахгүй ингээд хааж байж байгаад тахлагын зан уул хийдэг. Энэ нь болохоор нөгөө бороо хур ихтэй жил бурхан халдван руу очиж чаддгүй. Тэрнээс үүдж ирэхэд энэ үүд модон дээр хийдэг. Тэг үүд модыг ерөнхийдөө цагаар орчим байж магадгүй гэдээ ерөнхийдөө одол үзээд байгаа. Гэхдээ яг бүр баттай бас болоогүй л байгаа. Тэр нь хаанч гэж болно. Гэхдээ миний таамаг шүү. Энэ тэнүүний гол хэрлэн гол цутгах ийм хэсэг байдаг байхгүй юу? Одоо энэ тэнүүн хэлээр нийлэх бэлчээр
Энэ хоёрын нэг арал хэсэг байдаг. 5 км урттай нэг 2 км өргөнтэй. Энэ арлын дунд нэг овоо байдаг. Хэрлэн голын дахлагтай овоо гэдэг. Нөө хэрлэн голын дахлагыг хийдэг гэсэн мэдээлэл баггүй юу. Тэгмүүд тэр дахлагын дээрээс магадгүй бурхан алд дуны дахлагыг хийдэг гэсэн юм шиг магадгүй гэсэн. Гэхдээ нөө арал газар болохоор чи нөгөө гол үсэгтэй жил гарах чадахгүй ч магадгүй. Нэг бод юм биш ч гэж болно. Гэхдээ магадгүй нь хэрлэн голын дахлагтай газар. Тэгээд одоо би нөгөө угсаатны юм одоо яг байгаа угсаатны мэдээлэл дээр л одоо тэр мөнгө мөртийн нутгийн иргэдээс асуухад бол яг тэнд овоо байгаа гэдэг батлаад өгсөн. Сурвалж имэдэн бол батлаад өгсөн. Гэтэ өөр бүтэж чадаагүй. Гэтэ бол тэнд бол овоо байгаа нь тодорхойлсон. Хэрлэн голын дахлах хийдэг газар. Тэнд байх магадлал өндөртэй. За нөгөө аялал руу орохгүй л байлаа тий. За бурхан алдуулж ирэхдээ намар гарна. Хөвөл гарна. За зуны уйлрал зарим аялагч нар гарч байна. За энд бол зуны уйлралд ягаад их гарахгүй нэ гэдэг нь бол шавар шавхаа ихтэй бартаа ихтэй дахиад нэг зүйл нь шавж ялаш бол маш их зуны уйлрал. Байгалийн үзэсгэлэнт газар шиг аялах тий тэнд чи нөгөө ялаш шумуул бол дийлдэхгүй. Яг та 6 сарын 20 ч юм уу 7 сарын 10-д мард очих юм бол тэнд бол ялаш шумуул дийлдэхгүй. Маш их ялаатай, маш их тийм шумуултай. Юу амарх аялах тий. Харин дээшээ таг руу гараад бурхан алд өндрөө гарчихвол харин ялаш шумуул байхгүй. Тэнд ч нэг сэрүүхэн. Одоо яг л хангаан яг. Одоо тэр аюулыг даваад гарахад бол тэгэхээр аюулыг давсны ард дээр бол асуудал байх. За дараа нь бол намрын уйлрал. Намар бол хүмүүс бол маш их явдаг. Нөгөө шавар нь хараад татарчдаг. Ус бураараа багасаад тэгээд нөгөө намар аялахад хамгийн тохиромжтой. Байгалийн үзэсгэлэл нь бол. За би бол бурхан алд донд бол аялж байгаа ч юм ингээд аялж байгаа гэн ажиллаад ингээд явж байхад хүмүүс бол маш их гардаг л да. Найз нөхдөөрөө ч юм уу хамаас нар хүмүүс их явж л байдаг. Тэгтээ тэр донд харж байгаа нэг л онцгой юм байдаг. Бурхан алд бол гарч очихдоо маш их арх хэргэлдэг. Яагаад ч бол нь миний бодоход тэнд бол жоохон шашинлаг хэлчихдэг. Нэг ариусл ч юм уу те. Ямар нэг өөрийгөө нэг ойлгох ч юм уу тийм юм зарцуул бол үнэхээр гоё. Яг бурхан алд уулын эсрэг талд их ахын одоо даваа юу их ах багах дундах гэд ахын нуруу байдаг байхгүй юу. Тэгээ их ахын дээр гарангуудаа бурхан алд ууны яг өөдөөс зүүн талаас нь өөдөөс нь хардаг байхгүй юу. Яг тэнд гараад ингээд зогсож байгаа л. Тэгэхээр л тэнд бол бурхан алд уун руу гарыг гэсэн зүгээр амар амгалан мэдрэх гэж гарах хэрэгтэй. Тэнд бол одоо найз нөхдөөрөө нийлж архитаж гарах ямар ч шаардлага. Тэнд тэгж гараад ямар ч үн цэнэгүй яг тэр хинч хаашааж гараад архиж чаддаг болохоор харин бурхан алд өндөр очиод өөрдөө нэг андгаа тавиач юм уу тий. Нэг том зориг тавиад бухад бурхан алд таалж магадгүй. Яг тэр бурхан алдунд зориг тавиад таалсан хүмүүсийн хүсэл биелсэн тохиолдол маш их. Би энэ талаар бүр мэдээлэл бэлдэж чадна. Бүр энэ яг тэр нөгөө бодиттой хүмүүс төр хүртэл жишээ гэдэг. Тэгээд сонирхолтой яг үнэн яг энэ хэрвээ яг бурхан алд хүсэл нь биелсэн бол ингээд дараа нь ямар нэг байдлаар мэдчихгүй тий. Тэгвэл сонирхолтой. Ямар би одоо ямар миний хүсэл биелсэн гэдээ бичлэлтэй биш. Миний жижиг би л амар жижигхэн хүсэл хүсдэг байхгүй юу? Хүмүүс л амар том хүсэлдэг байх. Амар их олон тэгтэй мөнгө ч юм уу тий. Миний хүсэл бол яг нэг ийм жижиг юм хийчихсэн. Одоо ч миний бурхан алд дээр байдаг бах та амар хүсдэг байсан нэг сонир хүсэл байдаг байхгүй юу? Зүгээр л нэг өдөөнө буцаад очиж байгаа юм шиг бурхан халдунд байжгаад энтэй амт ихчээд байгаа байхгүй. Бурхан халдун хүслийг нь таалаад ямар нэгэн байдлаар энэ нөгөө хүссэн байна. Жижигхэн энэ боломжтой хүслийг бол магадгүй нөгөө биелэх баг. Тэгээ нөгөө яг нөгөө орчин энэ чиг хүслэж л байгаа л да ямар нэгэн байдлаар тэр орчин бүрсжүүл тэр яг шийдэгдэж байгаа асуудал байхгүй. Тэгэхээр хүмүүс яг нөгөө зөв юм ч юм уу те ирээдүйд эрэхтэй маш тийм гоё юм хүсвэл бурхан халдун баг биелүүлдэг баг гэж боддог. Гэхдээ нөгөө би амар одоо шашинлагч юм нөгөө 76 дахь мэдрэхүйн юм л яриад байгаа шиг байна. Тэгээд нөгөө би биелсэн хүсэлтэй хүмүүс мэдээд байдаг байхгүй. Сонирхолтой. Тэгээд нөгөө хүмүүс худлаа ярьсан байх гэж бодох. Тэгээд энэ дотор л яг худлаа ярихгүй яг хажууд донд байж исэн тийм байгаад тийм болсон, тийм байж байгаа тийм болсон гэдэг. За нэг ойрхон юм хэлэх юм бол юу? Цэрэг тэ энэ мөрцтэй хүмүүсийн одоо тушаал маш хурдан дэвшдэг. Ямар сонирхолтой юм те. Сонирхолтой энэ яг үнэн. Энэ бол тэгэд бол цэрэг цагдаагийнхан те энэ хүчний байгууллагын одоо ингээ баахан хүчнийг нэг аваачаад уйл руугаа зөвлүүлчих юм шиг. Бүгд гараад бүгд хорондоо олчул явна. Тэгээ ер нь бол энэ үнэн баггүй юу? Тэгэд хүчний байгууллагын хүмүүс маш их очиж үсгэлдэг. Нэг талаараас Чингис хаан маань өөрөө
цэргийн сайн удирдагч жанжин хүн байсан учраас за мөн одоо тахихтаа ч бас одоо дайны их хар сүлтийг ойчж тагтагтай энэ нь бол одоо бас яг нэг тэр талын одоо хүмүүсийн хүсэл бас билээд илүү одоо манай хаан уул бас таалаад байдаг гэж магадгүй тийм ээ. За дахиад нэг мэдээлэл хэлвэл сая бурхан алдан нөгөө намар очдөг гэсэн чинь дараах нь өвөл очих асуудал. За энэ өвлийн аялал бол ерөнхийдөө маш хэлбэг. Багнуурынхан бол багнуур урхаахан бол амралтаараа шүү. Бурхан алдан очно, ононгийн халуур шорно, юм асуудлууд идэх байхгүй юу. За тэгэнгүүт цагаан сараар бурхан алдан хүмүүс очдог. Шинийн 1-ээс 8-ыг хүртэл тасралтгүй очно. Энэ хугацаанд бол хамгийн их 1500 хорон очдог. Гайгүй жилдээ 800 ч юм уу 700 очдог. 700 гэдэг чинь их шүү дээ. Их байлгүй яах. Тэгээ энэ чинь тэгээд нөгөө дараа нь гарах үр дагавар гэж байгаа байхгүй юу? Бид нэр хэдий гоё аялаад ч юм уу яваад байгаач хүн л юм чинь би олон хэрэгцээ байгаа. Би засна. Асуудууд гарах байхгүй юу? Тэнгүүд би нэг хэдэн гоё тийм ажилчаар харж ирсэн. Яг өөртөө гоё тийм би онойл байгаа тийм яг өөртөө хэрэгцээг бүгдийг яг үндсэн байгалийн хог савны асуудлыг бүгдийг бэлтгэсэн төгсдөд таарсан. Яг амар тийм гоё тийм мэдрэмж авдаг юм бэл. Тэгэхээр чи нөгөө маш олон хүн очиод чи тамхи татна. Өдөр хүмүүсийг акварик болгоноо тийм жижиг 3 шилэн тэгээ яваад гэж бодохгүй л байна. 1000 хүн очиход чи дандаа эргэтэн очиж байгаа. 1000 хүн очиход 2 өдөр тэдэн тамхи татдаг. За ирчүүд нийлээд яах вэ? Гэдэг асуудал. Нийлээд яг хөө тэнд одоо миний түрнээс нөгөө сархтын асуудал байна. Маш их сархт хэрэгэлдэг. Тэгээ архийг бол маш ихээр хэрэгэлдэг нь миний аваад явна гэж бас бодохгүй байна тий. Тэр шил энэ төр их үлдэнэ. Нөгөө тэр нөгөө болон тохиол нөгөө харах чи өвс их ургадаг газар тулдаал тэр харагддаг байхгүй юу. Тиймээс бол одоо хинтийн одоо энэ яг одоо манай тачир өвстэй газар энэ төр байсан бол зүгээр хийлвэх чинь. Тэгэхээр энэ асуудал тэр өвс нөгөө өвсөн дотор нөгөө тамхины шунччул харагдахгүй байхгүй юу. Яг өвсөний хусаа доор нүцгэх бол маш их тэр ажиллах хадгалагдаад байж байгаа. 100 жилийн дараа ирэхэд 2020 оны монголчуудын одоо татчихсан тамхины ишлэх гэхээр тийм хийж байгаа. Одоо сархтынхын шил байна, татчихсан тамхиных нь иш байна гэх нэ штэ. Тийм. За тэгээд нөгөө яг энд яхад бол монголчуудын аяллаа үр дүнд юу үсээд байгаа юм. Заавал бид нар бол сайхан аялчлаа, бурхаалд харгана ойлгоо тий хархандаа хүндлээд залбирч медбраад тий залбираад бүх хүслээ хэлээл төнгөт тэнд юм үлдэнэ. Хүмүүс л юм тэнд хэлээд аваач. За тий сах хүслээ хийчлээ бурхаал дундаа авчлаа. Одоо нөгөө самарчид чиг маань ах нь шүү дээ тийм ээ. За тэгвэл нэг дэх асуудал энэ хог бохирын асуудал. Энэ одоо ч энэ менежментийг одоо манай захиргаал манай ус одоо чадахгүй л энэ ягаад тэр нөгөө тэнд ямар нэгэн байдлаар нойлын асуудал ч юм шийдчих юм бол цагаат тэрийг зөөх ч юм уу ямар нэгэн наашиж асуудал гарчих гээд байгаа. За тэгээд хүмүүс бол байгалжтэй экогоор тэгээд байлгаж бол нөгөө бохирын нөгөө цаас мас гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэр цаас мас салбидаг одоо гэлгэр уут муут тэр дандаа хаягдаа үлчдэг байхгүй юу? Миний мэдгэл маш их тийм уут хог байдаг гэсэн тэнд. Одоо ч байгаа гэж бодож байна. Тэр чинь нөгөө 800 хүн ч нэг дор байрлахгүй шүү дээ. Хэдэн сая хараад тэр амаар л нэг юм болох байх. Тэгэхээр чин тэнд бол маш их хүн байгаа. Тэр асуудлууд байхгүй юу? Тэгэхээр энийг бол монголчууд өөрсдөө маш ухаалгаар өөрсдөө бие дагаа шийдэх хэрэгтэй. Миний бодлоор бол ухамсарын л асуудал байна да. Ухамсарын асуудал байхгүй юу? За тэгээ сая нөгөө ариун цэврийн асуудал гэж байна. Ухамсарын асуудал шууд холбоотой. Одоо би чинь найзуудаа нийлээд бурхан алдаа явахад найзууд нь юу итгэхээс өмнө эхлээд хэдийн хог бохирын асуудлыг яшиддаг юм. Ариун цэврийн асуудлаа яшиддаг гэх юм ээ. Одоо бас мөн яах гэж очиж байгаа вэ гэдэг зорилгоо тодорхойлно гэдэг бас нэг асуудал байна да. Бурхан алдсан оржиг яадаг юм. Тий, яах гэж очих байгаа вэ гэдэг. Бэлдэн очиод арх ууж онцоод өглөө нь арх уугаад буцаад нашгарахыг хаалт урах гэх юм бол эн чинь зүгээр нэг захын уулын ам руу ороод хийчих ажил байхгүй юу. Тэгэхээр тэнд л хүмүүс маш тийм гоё нэг тайван өөртөө нэг гоё тайвныг олоосоо л гэж байна. Би нэг өөрөө нэг тийшээ гарч хараа нэг ингээд юм жажиг ч юм уу ингээд өөрөө ганцаараа байх дуртай болчихсон. Яг би олон хүмүүстэй цуг явдаг байслаа тийшээ. Тэгтээ нөгөө яг тусдаа ингээд ч юм өөрөө чагнахад үнэхээр гоё. Тэгээд яг бурхаал дуун дээр байж байгаа л Чингис хаан яг хаан зогсож байсан бол хаан нөгөө бүсээ хүзүүндээ ингэж сууж байгаа тий. Яг хаан сууж байсан бол гээл тэг үнэхээр сонирхолтой. Тэгээ харж чадахгүй л. Тэгээ өөрийнхөө төсөөллөөр ч юм уу тэр оюун сууж байсан баг та. Тэгэл энэ мэрэгдүүдээс ийшээ нуугдаад энэ ам руу нуугдаад ч юм уу гээл. Хаашаа орсон бол гээл тий. Тэр газар нь очиж байсан гээл. Би ч нөгөө археологч болохоос нөгөө түүхэн юм аа хайна. Тэгээд байлдсан бол байлдааны уул мөр ч юм уу тэр аваар байх хэрэгтэй гээл.
Дараа нь нөгөө бидний одоо яг хэлээд байгаа сая таны хэлсэн хандлагын асуудал. Бид нар бурхан албан яг яах гараад байгаа юм. Энэ хайрхнаа хүндлэх гэж очиж байгаа. Үндэстний бахархал тайрхан шүү дээ гэж одоо. Бүх монголчуудын хайрлж хүндэлж явах хамгийн чухал газар нэг нь. За мөн дэлхийд энэ уула хамгаална гэд бүртгүүлсэн. Нөгөө дэлхийн өвчин нөгөө хамгаалтын зэрэглэлийн хинжид гол буцаад татчихдаг. Дэлхийн өв наа чи дэлхийн соёл биш юм байна. Наа чи та нар ингээ хамгаалж чадахгүй нэгэд дэлхийн нөгөө соёлын ус хасах тийм эрсдлүүд байдаг хөхгүй юу? Тэгэхээр тэндээс хүртэл гасах эрсдэлтэй болохоор бид бүхэн ямар нэгэн байдлаар энэ харахныгаа хайрлаад тий зөв баялаад зөв хөндлөөд байвал зөрүүлээд энэ харах маань бүх монголчуудыг маа тий ивэгэлдэ багтааж. Би бурхан алдан харахныг баг бүх монголын ч юм уу одоо ингээд хамгийн тийм их энергитэй газар гэж боддог. Би Алтай таван бог дээр очижсэн, Судан хайрхан дээр очижсэн. Отгон дэнгэр хайрхан дээр очиж байгаагүй. Тэгтээ холоос л харж ирсэн. Тэгэхээр үнэхээр гоё багталтай. За тэгээд бурхан алдан очиход арай өөр. Ягаад ч би одоо халах Монгол болохоор тэгээд идэх юм болов мэдэхгүй юм. Тэгтээ бурхан алдан дээр очичоод байжгаад яг ингээ өөрийгөө чагнах. Тэгтээ яг бурхан алдан дээр биш шүү. Доор нь, хажууд нь, урд нь ч юм хаан ч гэсэн болно. Яг тэр үед яг өөрийгөө чагнах. Илүү чагнадаг ч юм уу. Тэгээд нэг юм хэлэхэд намар тэр байгалийн үзэсгэлэн зүгээр өөртөө чагнаад үзээ. Үнэхээр гоё. Би бол Монгол эрчүүдээ бүгдийг нь бурхан албанд очиж үзээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд яг тэр нөгөө бурхан албаны эсрэг талын их ахын нуруунд дээр очиод бурхан албаны зүүн талаас нь хар. Тэгээд их ахын нуруунд дээрээс тэр зүү хошно дахиад нэг жижигхэн зоогоор цааш явдаг байхгүй юу? Нарийнхаа зоогоор тэр зоон дээгүүр явангуудаа тэр бүр зүү байдлын тэр ихэнтийн нуруу тэр чигт нарах юм бол тэр байгаль үнэхээр үзэсгэлэнтэй. Бид нар яагаад энийг хайрлах ёстой вэ? Тэгэхээр тэнд ойлгох гэж бодож байна да. За тэгээд бурхан алдан хайрах мань эзэн хааныхаа монголчуудыг үеийн үед хамгаалж байх болтугай гэдэг. Нөхөд дугаараа өндөрлөө дөө. Болох уу? Болтгой хаа. За өнөөдрийн дугаараар бид бол одоо өмнөх 2 дугаараасаа ерөнхийдөө дүгнэлт хийгээд хаадын хаан уул гэж нэрлэгддэг. Энэ монголчууд бидний одоо их одоо сүлж шүтэн бурхан халдан уулынхаа талаар за мөн хамгийн чухал нь өнөөдрийн бидний яриа бол одоо бурхан халдан уулыг одоо хайрлаж хамгаалах бүх монгол даяараа монголчууд монгол хүн бүр одоо хайрлаж хамгаалж дээд шүтэнэ одоо шүтэн мэт одоо хайрлаж одоо хамгаалж яваасаа гэсэн юм одоо дугаар битэрийн хувьд бол боллоо гэж бодож ин тэгээ өнөөдөр маш их баярлалаа. Бид одоо монголчууд одоо үндэстний бахархалтай байх хэрэгтэй. Үндэстний бахархал гэж нэрлсэн энэ хайрхад уулаа хайрлаж шүтэж явах ёстой. Тэгээд энэ яриаг сонсох сайхан байлаа. Бас үнэхээр л очиж үзмээр санагдлаа гэвч одоо энэ бол одоо эмэгтэйчүүд бидэнд бол бас нэг яалтчгүй юм зүйл байдаг. Гэхдээ бүх монгол эрчүүдийг очиж хараасай гэж хүслээ. Энэ сайхан одоо мэдрэмжийг, энэ сайхан мэдээллийг хүргэж энэ монголчууд бидэнд энэ бурхан халдуунаа дахин эргэж одоо бодох, одоо өөрсдийн энэ хандлагыг одоо энэ эргэж харах. За мөн цаашлаад төрийн тэргүүн за төрийн түшээд маань хүртэл одоо энэ уулынхаа тахилгад бас яаж хэрхэн хандвал зөв зохистой байх вэ гэдэг талаар хүртэл бид хоёр одоо манай өнрөө өгүүллээ. Тэгээд маш их баярлалаа гэж хэлээд дараагийн дугаараараа эргээд уулзъя. Үндэстний мөр нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна.